Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бэлэгдсэн үндэсний уламжлалт их баяр нь үндэсний их баяр наадам юм а. Монгол үндэстний олон улсаас ондоошох гол ялгарал түүх соёлын илэрхийлэл болсон үндэсний их баяр наадам нь өв соёл, түүх соёлын ач холбогдол үн цэнээс гадна Монгол улсын эдийн засгийг дэмжих гадаад харилцаагаа бэхжүүлэхэд яах аргагүй чухал ач холбогдолтой баяр юм а. Монголын ард түмний оюун санаагаар бүтсэн их хэл, ардын зан заншил, мэдлэг ухаан, дуу хөгжим, ардын арга ухаан, уламжлалт технологи зэргээс гадна наадам соёлын бие тус өвд багтдаг. ЮНЕСКО-гоос 2003 онд соёлын бие тус өвийг хамгаалах тухай конвенцийг баталж, улс үндэстнүүдийн соёлын бие тус өвийг бүртгэж эхэлсэн нь тухайн өвийг олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амьлуулах, түгээн дэлгэрүүлэхэд чухал алхам болтгоо. 2024 оны байдлаар ЮНЕСКО-гийн соёлын бие тус өвийн жагсаалтанд 788 өв бүртгүүлснээс манай улсын хувьд 2008 онд Моринхуур Монгол ардын уртын дууга бүртгүүлж эхэлсэн. Түүнээс хойш нийт 17 биет соёлын өвөө манай улс ЮНЕСКОд бүртгүүлсний нэг нь Монгол наадам юм. 2010 онд ЮНЕСКОд бүртгэгдсэн Монгол наадамд бүх хурдан морины уралдаан, сурын харваа гэсэн 93 наадам багтдаг. Баяр наадам нь нэн эртнээс үгсэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эрд цэргээ бэлтгэх, тэнгэр хангааг дахих зэрэг ёслыг үйлдэхэд 93 наадмыг дагалдуулан хийдэг байжээ. Улс нийгмийн чанартай төрийн их баяр ёслол нь өв соёлын, тусгаар тогтнолын, үндэсний ондоошлын зэрэг олон талын ач холбогдолтой. За наадам бол монголчуудад 3 зүйлээр их чухал баяр байгаамаа. За нэгдүгээрт бол наадмаар бол бид тусгаар тогтнолоо тунгаглаж гэдэг юм уу, баталгаажуулж гэдэг юм уу, баттгах. За ингээ бүгдээрээ мэдэн шүү дээ. Нөгөө тулгар төрийн 2200 үед их Монгол улсын 800 үед за тэ үндсэн эрх чөлөө тусгаар тогтнолын 110 хэдэн жил ардын үсгэлийн 100 үед одоо Нодонгоос эхлээд Арс үсгэнд хийдэг ингэж шүү дээ. Энэ 5 он цаг бол одоо яг Монгол гэдэг өнөөгийн улсын 1.5 сая хавтгай километр квадрат дээр байгаа 3.6 сая орчим хүний одоо бидний зам мөр байхгүй. За хоёр дахь чухал зүйл нь юу юм бэ гэхээр энэ наадам бол монголчуудын одоо өв соёл гэж хэлээ л да тийм ээ. Өв соёлын хамаг огшин баг. За энэ газар нутаг дээр байгаа нэг Монгол гэдэг нэртэй энэ ард түмэн бол өөрийн соёлыг бүтээхдээ бол энэ байгаль цагуур түүнд үнэлсэн аж ахуй суурилж байгаа юм л да. Тэгэхээр бид бол мэдж байгаа шүү дээ. Мэлчээрийн нүүдлийн мал аж ахуй байж байгаа. Энэ аж ахуйн хэв шинжүүл ойролцоогоо нэг 4-өөс 5 мянга тийм ээ орчим жилийн өмнө үүсч бий болж байгаад тодорхой. Тэгэхээр 4-5 мянган жилийн тэртээс энэ нутагтаар одоо сууршиж идэлсэн бидний өвөг дээдсийн бүтээн бий болсон тэр зүйлд бид нэр явж шүү дээ. Биднээс оролцсон бүтээж байгаа энэ их өв соёлын огтээжийг энэ дээр дэлгэн танилцуулж байгаа. Үүгээрээ бид дэлгэн танилцуулахдаа бол ирээдүйн хойштой гэдэг залуу үедээ одоо үнийг уламжлуулж. За гуравт нь бол энэ хамгийн чухал юм бол наадам бол монголчуудыг үеийн үед нэгтгэн нэгтрүүлж үндэстэн болгож ирсэн ийм одоо нийгмийн том чухал институт байна. За одоо олон улсын нэршлэр айдентиг шилээд үндэсний ижилсэг бий болгодог ийм чухал зүйл. Мал аж ахуйн соёл үүсэж хөгжсөн тэр үеэс л үндэсний баяр наадам үүссэн гэж судлаачид үздэг бол өнөөдөр баяр наадам нь Монгол улсын эдийн засаг тэр дундаа аялал жуулчлалын салбарын оргил үе болж гадаадын жуулчдын зорин ирэх бидний урдаа барьдаг арга хэмжээ хэдийнэ болсон. 2022 онд үндэсний их баяр наадмын тухай хуулийг улсын их хурал баталсан бөгөөд жил бүрийн 7 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд тэмдэглэхээр хуульчилсан байдаг. Жил бүрийн 7 сард манай улсад хамгийн их жуулчид ирдэг бөгөөд 2023 онд тухайн жилд ирсэн нийт жуулчдын 16 орчим хувь нь 7 сард ирсэн бол 2024 онд 17.2%, 2025 онд 129 мянган жуулчин буюу нийт жуулчдын 15 орчим хувь нь 7 дугаар сард иржээ. Энэ жилийн эхний 6 сарын байдлаар манай улсад 418.7 мянган жуулчин
ирсэн бол за 6 дугаар сарыг зөвхөн аваад үзэхэд 126 мянган жуулчин ирсэн байна. За ер нь бол одоо аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд буюу тур оператор компаниуд маань за 10 дугаар сараас эхлээд жил бүрийн 10 дугаар сараас за 3-аас 4 сар хүртэл олон улсын үзэсгэлэн арга хэмжээнүүдэд оролцох, за түнш байгууллагуудаа гэрээ хийх, за ингэхдээ жишээлбэл Монголд ирэхэд та юуг үзэх боломжтой юм бэ те? За нүүдэлчин соёл ах уу, Монголын унган байгаль, түүнээсээ гадна тэр аяллыг илүү одоо сонирхолтой, дээрэс нь Монгол соёлыг бас нэг дор үзэх боломжтой энэ контентуудыг санал болгодог. За үүний ерөөсөө номер 1 буюу бид нэр бүх жуулчдынхаа одоо хөтөлбөр, жуулчдынхаа сурталчилгааны материалд оруулдаг зуны аяллаа гол одоо контент маань бол үндэсний их баяр наадам байгаа. За үндэсний их баяр наадмыг одоо Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа үндэсний их баяр наадмаас гадна аймаг орон нутгийн, сумын, за магадгүй одоо жуулчин их төвлөрсөн тэрэлж гэдэг юм уу те жуулчны зориг бүсүүдэд байх мини наадам гэх мэтчлэн наадмын олон контентуудыг бид нар бас санал болгодог. Тэгэхдээ ер нь бол одоо илүү нөгөө төрийн одоо ёс уламжлал те за дээрэс нь тэр одоо бүх сур арва гэдэг ингээд нөгөө төрийн хүндтгэлийн одоо ерөнхийлөгчийн одоо үг хэлэх гэдэг юм уу энэ бүх арга хэмжээнээс шалтгаалаад яг үндэсний их баяр наадмыг үзэх нээлтийг үзэх жуулчдын сонирхол бол асар их байдаг. Тэгэхээр наадам бол өөрөө яг жуулч төвд гол одоо жуулчид татагддаг жуулчныхаа хөтөлбөрт оруулахыг зорддог юм гол арга хэмжээ гэж ойлгож байна. Энэ онд Монгол улсад тулгар төрийн 2235 жилийн их Монгол улс байгуулагдсны 820 жил, үндэсний эрхчлөөр тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 115 жил, ардын хувьсгалын 105 жилийн гойн хамт өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тэгш дохиож байгаагаас гадна энэ онд анх удаага дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбоотойгоор зохион байгуулалтын төсөв өмнөх жилүүдээс өндөр өссөн. 2015 онд 2.7 тэрбум төгрөг, 2023 онд 2.9 тэрбум төгрөг, 2025 онд 5.5 тэрбум төгрөгөөр зохион байгуулж байсан үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын төсөв энэ онд 10.5 тэрбум төгрөгт хүрсэн юм. Энэ төсвийн 4.5 тэрбум төгрөгийг соёл урлагийн арга хэмжээнд зарцуулах бол 3.2 тэрбум төгрөгийг хүү долоо худаг болон төв цэнгэлдэх хүрээлэнгийн тогтчлолтод 1.8 тэрбумыг спортын салбар хороодын зохион байгуулалтанд зарцуулах бол хамгаалалт, аюулгүй байдал, эмнэлгийн үйлчилгээнд 1 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарлаад байна. За нийслэлийн төсвөөс 9.3 тэрбум төгрөгийг харин салбар яамнаас 1.2 их 80 төгрөгийн төсвийг шийдвэрлэжээ. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах зардал өссөн ч хүртээмж нэмэгдэж асуудал шийдэгдсэнгүй. Жил болгон ярьдаг наадмын тасалбарын хэрүүл, төв цэнгэлдэх хүрээлэнгийн сандал суудлын асуудал энэ жил ч яригдлаа. Өнгөрсөн жилдээ харьцуулахад наадмын нээлтийн тасалбарын үн нэмэгдээгүй бөгөөд үндсэн нээлтийнх 150 мянга, давтан үзэлгийн тасалбар 50-аас 80 мянгаар зарагдсан ч шагийн үн тэнгэрт гацсан. 15 мянган хүний багтаамжтай төв цэнгэлдэх хүрээлэнд долго нээлтийг үзэх 2200 тасалбарыг Монгол наадмыг зорин ирсэн жуулчдад хуваарлжээ. 180 тур оператор компаниас 11 мянган хүсэлт ирсний 20-30% л тасалбар олгогдсон байна. За энэ жилийн баяр наадмын нэг онцлог нь яах аргагүй дэлхийн адууны өдрийн арга хэмжээ юм а. 2025 оны 6 дугаар сарын 3-нд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 79-р чуулганы бүгд хуралдаанаар Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн санаачилсан дэлхийн адууны өдрийн тухай тогтоолыг хилэлцэж баталсан байдаг. За хүн төрөлхтний соёл иргэншил, энх тайван спорт, эрүүл мэнд, уламжлалт, мэдлэг, тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг байсаар ирсэн адуу нь дэлхийн олон оронд үндэсний соёл, эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа учраас за манай улс энэ өдрийг тэмдэглэж эхэлж байгаа нь олон талын ач холбогдолтой гэж албаныхан үзэж байгаа юм а. Монголчуудыг моргүйгээр төсөөлөх боломжгүй үнэ эртний түүхтэй энэ өв соёлоо тэтгэж өв соёлоороо одоо бахархаж амьдардаг монголчууд бидний хувьд энэ адууны соёл, адууг дагсан аж ахуй, адууны энэ соёлын менежмент, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх асуудал энийг бас авч үлдэх ингэснээрээ бас бид энэ даяаршлын нийгэмд ондоошиж үлдэх энэ одоо асуудлаар бол энэ адууны дэлхийн адууны өдрөөр их чухал ач холбогдолтой. Тэгээ энэ дэлхийд даяар байгаа энэ адууны соёлтой улс орнууд энэ тогтоолыг дэмжснээс гадна бол бусад улс орнууд ч гэсэн эвгээр дамжуулж бас харж
Монгол улсын өв түүх нь ямар байдгийг, үн зүйл нь хаана байдгийг монголчууд бидний түүхийг угаасаа бас мэддэг энэ улсууд ч гэсэн аргагүй монголчууд ийм түүхтэй юм чинь дэлхийн адууны өдрийг үндэсний баяр наадмынхаа үеэр одоо тэмдэглэж олон улсын хэмжээнд зарлан тунгаглах нь аргагүй үстэй гэж ойлгогдож байгаа энэ сайхан өдрүүд одоо бас явж байна. Адуу гэдэг өөрөө бас аялал жуулчлалын хувьд нэлээд том эдийн засаг болдог. Жишээлбэл өвөр Монголын хувьд одоо адууны чиглэлийн адуутай холбоотой жуулчдын урсгал одоо 300 сая байна хятад улсад гэж зарлаад үүн чиглэсэн үйлчилгээнүүд хөгжүүлж эхэлсэн. Тэгэхээр Монголд ч гэсэн одоо бид нар бас бодит жишээ байгаа. Одоо аутизмтай гэдэг юм уу те ямар нэгэн одоо өвчтөе хүмүүсийн адуутай ойрхон байхаараа илүү одоо ингээд тайвширдаг. Тэгэхээр Америкт бас сүүлийн үед гарч байгаа бас ийм трендүүд байна. Илүү юм бас сэтгцэн айлгой өвчнийг адуугаар эмчилдэг тийм одоо хорс тритментийн төрлийн wellness туризмыг те ийм одоо эмчлэх эрүүл мэндийн аялал жуулчлалын ийм төрлүүд бол илүү үнэтэй ийм төрлүүд болж гарч ирж байгаа. Тэгэхээр энэ Монгол адууны өдрийг бид нар адуулахын соёлыг үзүүлэхээс гадна ерөн цаашдаа адууны төрлийн те энэ аялал жуулчлалын төрөл хэлбэрүүдийг илүү судалж хөгжүүлэх ийм шаардлага гарч ирж байгаа. За тэгээд энэ жилийн хувьд бол одоо энэ адууны өдөр за дээрээс нь одоо саяны хэлсэн Монголын даншиг те шашин одоо соёлын наадам за үндэсний их баяр наадмыг зориод ер нь бол 7 сар жуулчдын урсгал нэлээд нэмэгдэнэ. Гэхдээ бид нар ер нь энэ 7 сард жуулчид өөрөө Монголын эдийн засагт оруулж байгаа одоо энэ эдийн засгийн үр өгөөжөд үндэслээд илүү баяжуулах яг жуулчдад зориулсан хөтөлбөр гаргах тэгээд нөгөө бид нар бол одоо төрийн их наадам гэдэг илүү тайзны үзүүлбэр үзээд байдаг. Гэтэл жуулчид бол илүү нөгөө биеэр мэдэрч оролцож үзэх юм хэрэгцээ илүү байдаг. Тэгэхээр ингээд жуулчдад зориулсан хөтөлбөрүүдийг илүү нөгөө интерактив байдлаар хэрхэн зохион байгуулах уу гэдэг ийм асуудлууд байгаа. Дэлхийн адууны өдөр арга хэмжээний үеэр болох төмөн адууны жагсаал, уураг дашуур шүүрэх болон морь уургалах, бугуйлдах тэмцээн гэд арга хэмжээ энэ жилийн баяр наадмын үеэр жуулчдын сонирхлыг хамгийн их татах арга хэмжээ болох нь дамжиггүй. Баяр наадмаас гадна аялал жуулчлалын олон арга хэмжээ 7 сард төлөвлөгдсөн байдаг бөгөөд Хэрлэнгийн барья, Playtime, Цаатан фестивал, Дээлтэй Монгол, Говийн наран, Хожуул, Этник хоймор фестивалууд, нүүдэлчин оршихуйн үндэсний урлагийн тоглолт, аргуур хээр адууны наадам, Монгол эсхийн урлалын болон сарлагын баяр гээд олон нутгуудад олон арга хэмжээ товлогджээ. 7 дугаар сарын 1-ээс эхэлж 1 сарын хугацаанд үргэлжилдэг Архангай аймагт болдог Ара фестивал гадны төдийгүй дотоодын жуулчдын зорин очих газар болжээ. 2025 оны судалгаагаар дотоодын жуулчдын аяллаа гол зорилт чиглэлийг Хөвсгөл аймагт тэргүүлсэн бол үүний дараа Архангай, Улаанбаатар, Сэлэнг, Өвөр хангай, Увс аймагуд удаалсан байна. 2025 онд манай улсад оршин суугаа 3.4 сая хүн байгаагаас сүүлийн 1 жилийн хугацаанд 1.7 сая орчим хүн дотооддоо аялсан бол давхарсан тоогоор 3.2 сая аялжээ. Дотоодын жуулчдын аяллаа оргил үе нь 7-оос 8 сар байдаг бол нэг удаагийн аялал 7-оос 8 хоног үргэлжилж нэг аялалдаа 1.1 сая төгрөг зарцуулжээ. 2025 онд л гэхэд дотоодод аялсан нийт зарлалын хэмжээ 2.6 их 80 төгрөгт хүрсэн байна. Өөрөөр 7 дугаар сарын наадмын өдрүүдэд бол дунджаар 700 гаруй мянган иргэд маань одоо замд аялж явдаг гэсэн ийм статистик мэдээлэл байдаг. За энэтэй холбоотойгоор 7 дугаар сард бол бас аймагуудын одоо эдийн засгийн салбарууд дээр нэлээ өөрчлөлтүүд ордог. За эндээс дурдах юм бол одоо Улаанбаатар хотод гэхэд бол 7 дугаар сард одоо нийтийн хоолны салбар 6 дугаар сартай харьцуулахад бол уналттай болоод эхэлдэг. Өөрөөр хэлбэл Улаанбаатарчууд маань одоо бусдын аймагуд руу явдаг. Эсвэргээр одоо хангай бүсийн аймагуд дээр бол нийтийн хоолны салбар, худалдааны салбар, за зарим аймагуд дээр баг 6 сарттай харьцуулбал борлуулалтын орлогууд нь 2 дахин өсдөг ийм онцлогтой байдаг. За бас нэг онцлог нь юу гэхээр 7 дугаар сард одоо Улаанбаатараас гадна Говийн аймагуудын одоо худалдаа болон зоогийн газрын одоо борлуулалтууд бол бас өсөлтгүй байдаг. Энэ өөрөөр хэлбэл одоо яг зуны эд халуун саруудад бол илүү одоо хангай болон баруун талын одоо аймагуд руу бол аялал жуулчлал илүү төлхөө явдаг нь бол харагддаг гэдэг бол статистикээр батлагдаж байна гэсэн үг. За тэгээ энэ ер нь дотоодын болон гадаадын жуулчид маань одоо зардлаа юунд илүү зарцуулаад байна вэ гэхээр дотоодын жуулчдын хувьд бол одоо нийт зарцуулж байгаа мөнгөн зардынхаа 3/1-ийг бол одоо тээвэртэй зарцуулдаг. Өөрөөр хэлбэл шатхан худалдаа авалт болон одоо машин
тоног төхөөрөмжөө одоо бэлтгэх энэ зардал дээр зарж байна. За жуулчдын хувьд мөн одоо зочд дуудал болон одоо хоолндоо нийт зардлынхаа 60 орчим хувийг бол зарцуулдаг гэдэг ийм судалгаа байгаад байдаг. Одоо аймаг орон нутгууд маань жуулчдыг зөвхөн гадаадын жуулчдаар хардаг байсан бол сүүлийн жилүүдэд энэ дотоодын жуулчд өөрсдөө их одоо орлоготой юм а гэд энэ дээр чиглэсэн бас олон контент олон арга хэмжээ хөгжүүлж байна. Жишээлбэл Архангай аймгийн одоо Ара гэдэг фестивал бол илүү бараг дотоодын жуулчдад чиглэж байна те. Гадны жуулчдын тоон цөөн 2024 онд Архангай аймагт бараг дотоодын 400 мянган жуулчин очсон байсан. Тэгээ Архангай аймаг бол өмнө нь бол Ара гэдэг одоо тий санаачлагыг гаргахаас өмнө хүмүүс хоол идээд худалдан авалт хийгээд гардаг байсан бол одоо энэ Ара фестивал дээр 2-3 хоног үнждэг, тэндээ байрладаг, илүү эдийн засгийн урсгал нь бий болдог ийм байдал үүссэн гэдгийг одоо орон нутгийнхан хэлж байгаа. За дээрэс нь бүх хүн орлого олж байна. Шатхуун түгээх станцаас ахуулаад худалдаа үйлчилгээний газар, хоол, малчин иргэд хүртэл дэрэгдээ жуулж авдаг болсон. За ингээд нэг удаагийн Арагийн одоо урлаг соёлын арга хэмжээнд дээр 20-30 мянган дотоодын жуулчин ирээд доотл нь одоо 4-5 мянган 5 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр өгөөж өгч гинэ гэдэг ийм бас судалгаа тий тооцоол байгаа юм байна. Тэгэхээр энэ дотоодын жуулчид гэдэг бол одоо чамлахааргүй гадны жуулчдаас илүү эдийн засгийн үр өгөөж за энийг ч гэсэн ерөнхийдөө туршлага болгож авч үзээд сумдууд маань одоо Хөвсгөл аймагт ч гэсэн энэ жил нэлээд одоо хил амтаагаар тэр тайг болон хөх багвагийн 2 фестивал за тэгээ Булган аймаг руу тайг фестивал маань шилжиж байгаа шүү. Энэ мэтчлэн олон арга хэмжээ санаачлагч хийж байна. Тэгэхээр дотоодын жуулчдыг нөгөө зөвхөн дайраад өнгөрөх биш аймаг орон нутагтай хэрхэн 2-3 хонуулах вэ гэдэг рүү орон нутаг маань анхаарад хувь хвшилтэйгээ хамтарч ажиллаж байгаа маань илүү сайн жишг болж харагдаж байна. За баяр наадмыг үзэхээр зорж ирэх гадаадын жуулчдын урсгалаар эдийн засагт 300 сая $, орлого олдог гэсэн тоо мэдээлэл байна. За үүнээс гадна дотоодын аялал түүнийг дагсан эдийн засгийн үр нөлөө үлэмж их юм а. За эдийн засгийн энэ ач холбогдлоос гадна түүхийн хуудаснаа эртнээс уламжлалтай тэмдэглэгдсэн байдаг. За наадмын дипломат үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. За энхийг эрхэмлсэн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогын сэргэлтийн хүрээнд наадмын дипломат ажиллагаагаар дамжуулан за төрийн ёслол, үндэсний их баяр наадам, за түүнтэй холбоотой өв соёл, ёс заншил монголчуудын одоо үнэт зүйл түүх соёл болоод за үн эртнээс төрч ёсны дэг жайгийг олон улсад сурчлах харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжоо нэмэгдүүлж байгаа талаар судлаачид онцолж байгаа юм а. Монголчууд бол үеийн үед гэж хэлье. Энэ наадмыг бол одоо улс төрийн бодлогоо гадаад харилцааны бодлогоо ашиглаж ирсэн. За бүр эртлээд ингээд бидэнд одоо хамгийн ойрын сурвалж гээд зөв мэдэгдэж байгаагаар үсгэд бол Кедан ингэж гүрэн байлаа шүү дээ. Монголын басны салаа гүрэн. Энэ Кедан гүрний хаад бол гадаадын зоч төлөөлөгчдийг урьж ирүүлээд өөрхөн бүхий гадаадын бүхчүүдэд барилдуулж тэгээ нөгөө бүхчүүдийг унагадаг. Түүгээрээ нөгөө улс төрийн нөлөө байр сууриа илэрхийлдэг ч гэдэг юм уу тийм ийм байж байгаа. 2010-ад оноос хойш энэ наадмыг бол Монголын улс гадаад бодлогод бол чухал одоо арга хэрэгсэл болгож ашиглаж байгаа. Энэ бол зүү зүйтэй. Угаасаа ийм эртний боломж байж штэ. Наадам бол монголчуудыг хооронд нь ойлголцуулаад зогсохгүй нөгөө талаар Монгол гэдэг улс, Монгол гэдэг үндэслийг, Монгол гэдэг одоо өв соёлыг түүнийг бол дайны дэлхийд харуулж, тунхаглаж, баталгаажуулж. За дамаа бол энэ манай өнөөгийн одоо нөхцөл байдалтай их чухал холбогдно л доо. Бид нар ч юм уу далаад гарцгүй улс байж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар хэдийгээр одоо 13 4 зуунд хэдэн одоо 100-ыг дамнуулаад дэлхийг тодорхойлж исэн боловч одоо бол бод байдал өөр байна шүү дээ, тийм. Ийм нөхцөл наадам бол олон улсад өөрийгөө хүлээмжшүүлэх, олон улсад өөрийгөө таниулах, баталгаажуулах ийм одоо чухал арга хэрэгсэл болсоор л байна. Мэдээж энэхүү төрлийн айлчлалуудын хүрээнд зүгээр наадам үзээд наадмаар одоо монголчууд бидний энэ ондооршилтай монголчууд бидний энэ дархлаа гэдэг соёлын том дархлааг танин мэдээд буцхаасаа гадна энэ үеэр ч гэсэн өндөр дээд түвшний айлчлалын албан ёсны уулзалтууд хийгддэг, төрийн ёслолын арга хэмжээнүүд болдог. Энэний хүрээнд бас хүлээн авалтууд болдог, албан ёсны уулзалтууд хийгдэж гэрээ контракт гарын хэсэг зурагдаг гэдэг. Энэ өөрөө зөвхөн одоо өв соёлоо сурталчлан таниулах, улс орныхоо өв түүхийг бас түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой байхаас гадна эдийн засгийн хувьд за дээрэс нь хамгийн чухал гэж нэг үзэж байгаа зүйл юу вэ гэхээр хүн хоорондын харилцаа.
Аливаа олон улсын харилцаа, байгууллага хоорондын харилцаа, улс хоорондын харилцаа бол хүмүүс хоорондын харилцаан дээр тогтчод учраас энэ наадмын үеэр явагдаж байгаа гадаад бодлого маань, гадаад харилцааны үйл ажиллагаанууд маань бол тэр ирж байгаа манай зочиж ирж байгаа улс орны одоо төрийн дээд түвшний өндөр дээд түвшний төлөөлөгч нар болон одоо төрийн тэргүүн нарын манай улсын түүх соёл, манай улсын үнд зүйлтэй шууд холбож өгөөд шууд ойлгуулад урд өмнө шууд байгаагүй хэмжээнд нь бол ойлгуулж харуулж байгаагаараа тэнд бол ард иргэд хоорондын хүн хоорондын харилцаа бол их тийм нягт нямба хийгдэж одоо тэнд бол маш том холбоо хэлхий тогтож байна гэсэн үг. Тэгээ энэний хүрээнд бол цаашдаа улам их одоо олон салбарын харилцаа ашигтай хамтын ажиллагаа хэрэгжих одоо гол суурин тэнд тавьж байна л гэсэн үг. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөл сүхийн урилгаар Бутаны хаант улсын хаан Жигмэ Гисэр Намжил Ванчук, хатан Житсүн Пема Ванчук нар 2024 онд манай улсад төрийн ажил хийхдээ үндэснийх баяр наадмын нээлтэнд хөндөд зочноор оролцсон бол 2025 онд Япон улсын цог жавхланд эзэн хаан Нарухито, эрхэм дээд хатан Масако нар манай улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд Японы эзэн хаан анх удаа Монгол улсад албан ёсоор хүл тавьсан түүхэн тохиолдол болсон уг айлчлалын хүрээнд баяр наадмын хөндөд зочноор оролцсон юм. За энэ жилийн хувьд манай улсын үндэсний баяр наадам хөндөд зочидтой байд. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөл сүхийн урилгаар бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ий Жэмён гэргийн хам төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болж байгаа бөгөөд хоёр улсын стратегийн түншлэх харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал айлчлал болох юм а. Тэгэхээр Солонгос талаас бол мэдээж манай хоёр орны харилцааны стратегийн түншлэлийг бэхжүүлэх, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, улс төр дипломатын шугамар одоо итгэлцлээ одоо бэхжүүлэх, за мөн одоо энэ бүс нутгийн хэмжээнд, олон улсын хэмжээнд нүүб болон бусад олон улсын байгууллагуудын хэмжээнд одоо идэвхтэй харилцаж ирсэн энэ уламжлалт сайхан харилцаагаа улам бэхжүүлэх талаас бол анхаарч ач холбогдол ирж байгаа гэдгээ бол илэрхийлсэн. За манай талаас бол маш ойлгомжтой. 60-аад мянган иргэд маань тэнд ажиллаж амьдарч суралцж байна. Тэр утгаараа Солонгос улс, Монгол улс бол одоо бас үнэртний дэлхийн холбоотой ийм сайхан улс орнууд хоорондоо идэвхтэй хамтарч ажилладаг, итгэлцдэг. Манай улсад одоо Солонгос хөрөнгө оруулалттай олон аж ахуй нэгжүүд, баялаг бүтээгчид байна. Манай улсын компаниуд ч гэсэн бас Солонгос руу идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм одоо идэвхтэй сайхан стратегийн түвшийн харилцааг энэ жилийн наадмын одоо айлчлалаар бол улам өргөжүүлэх, одоо харилцан одоо тэр зорчих нөхцөлийг одоо хөнгөвчлөх, улам олон салбарт хамтарч ажиллах, харилцаа ашигтай байхын зарчмыг бол бий болгох. За мөн үүгээрээ дамжуулаад манай улсын одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн одоо бас эрх зүйн хамгаалалт, тэр амьдрах нөхцөл байдлын ч гэсэн бас сайжруулах тал дээр ярилцаж хэлэлцэх, за мөн цаашдын хамтын ажиллагааг хэрхэн зохицлоох вэ гэдгийг бол дэлгэрэнгүй ярилцах боломжийг бүрдүүлж байгаараа энэ жилийн манай их баяр наадмын үеэр хийгдэж байгаа Солонгос улсын ерөнхийлөгчийн Монгол улсад их төрийн айлчлал бол бас өндөр ач холбогдолтой айлчлал болно гэж бодож байна. Өв соёлын тусгаар тогтнолын үндэсний ондоошлын өндөр ач холбогдолтой үндэсний их баяр наадам нь өдгөө нийгэм эдийн засаг болоод гадаад харилцааны хувьд нэн чухалд тооцогдох баяр болж чадсан. За ирсэн уулзсан зочидтой хүндэтгэлтэй хандаж өв соёл, ёс заншлаа дээдлэн үзэгч та бүхэн сайхан наадаарай.